Талархал төрүүлж байгаа тэр зүйлсээ илүү их анзаарах тусам таны амьдралд баяртай мөч бүрэл их тохиолдох болно. Таач сайн анзаардаг болно. Ингээд талархлын дасгалаа эхэлцгээе. Хамгийн эхлээд гүнзгий амьсгаа аваарай. Амраараа амьсгалаа гаргая. Амьсгаагаа гаргахдаа биеэ суллаарай. Амьсгалаа авлаа. Амьсгалаа гаргалаа. Нүдээ зөөлхөн инээрэй. Хамгийн эхлээд өөрийнхөө бие болоод сэтгэлийн байдлыг анзаарна. Тавгүйхэн байвал тавгүй байна гэд бодно. Тухтай, таашаалтай байгаа бол үнийгээ анзаар. Яг байгаагаар нь хүлээж аваарай. Одоо өөрийгөө ямар нөхцөл байдалтай байгаа тэр хэвээр нь хүлээн зөвшөөрнө. Бага нөхцөл байдлаа хүчээр өөрчлөх албагүй. Уйтгартай бол уйтгартай, баяртай бол баяртай үедээ л энэ дасгалыг хийн. Та энэ дасгалыг сонсож байгаа бүхэн ямар ч мэдрэмжтэй байсан бясалгалаа удаа дараад авцснаар эерэг үр дүнд заавал хүрэх болно. Таны бодол хөвөрч эхэлвэл миний хоолойнд анхаарлаа хандуулаарай. Одоо сүүлийн 7 хоногт таны амьдралд тохиолдсон баяр баясгал авчирсан тэр зүйлээ бодорой. Нарлаг сайхан өдөр гадаа гарсан бол амжилттай бизнесийн тохироо эсвэл танд тохиолдсон ямар ч эерэг үйл явдал сэтгэл санаанд тань гэрэлгээгээ авчирсан тэр мөчөө эргээд бодорой. Олон сайхан үйл явдал тохиолдсон бол хамгийн түрүүнд санаанд орсон нэгийг нь сонгоорой. Яг тэр мөчөд төрсөн мэдрэмжээ сэргээх гээд оролдоод үз. Үнэр, амт, төрсөн сэтгэгдэл, мэдрэмж гээд бүх талаас нь бодорой. Танд яагаад энэ үйл явдал эсвэл хүн ийм таатай сэтгэл төрүүлсэн бэ? Тэр талаас нь ч бас бодож үзээрэй. Одоо сонгосон тэр үйл явдалтаа эсвэл тэр хүндээ, мэдрэмжиндээ чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлье. Намайг давтаад дотроо хэлээрэй. Баярлалаа. 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 Сайн байна. Өнөөдрийн дасгал ингээд өндөрлөж байна. Энэ дасгалыг туршиж үзсэнд
Баярлалаа.